Залуу гэр бүл болон зарим иргэн нэраа хүүхдийнхээ нүдийг хөхний сүүгээр угааж цэвэрлдэг тохиолдлууд гардаг. Гэвч хүүхдийн нүдийг ингэж угаасны улмаас өрөвсөж, өвдөж, эмнэлэгт хандах тохиолдол ихээр бүртгэгдэх болсон байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд бага насны хүүхдүүдийн нүдийг ийм аргаар угаах нь хараа алдах эрсдэлтэй болохыг онцгойлон анхааруулж байна. Залуу ээжийнхээ ойр орчмын ахмад наснуудынхаа зөвлөгөөгөөр нарай хүүхдийнхээ нүдийг хөхний сүгээр угаасан байна. Гэвтэл хүүхдийн нүд улам нухтаж 50 унтаж чадахгүй болжээ. Эхэндээ нүдэнд нь орсон үсийг авсан гэж бодсон ч 2 хоногийн дараагаас хүүхэд нь уйлгнаж унтаж чадхаа болсон байна. Эмнэлгийн байгууллагад хандхад нүдэнд нь бактери үржих таатай орчин бүрдүүлж улмаараа өрсөл үүсгэсэн байж болзошгүй гэсэн хариу өгчээ. За хүүхдийн нүд хуурайшаа хүүхдийн нүдэнд юм одоо жижиг утсан өсмөс орцсон байхад ер нь бол хөхний сүүгээ тусаагаад тэгээд хэлээрээ долоогоод ч юм уу тэгээд ер нь авчдаг байсан. За нүд нуухтах, улайх тиймэрхүү юунд бол ер нь хөхний сүүгээр нь тусаа, хуучны хүмүүс ч гэсэн тусаа гэж зөвлөдөг. Иргэдийн нэгэндээ өгсөн буруу мэдээлэл зөвлөгөө заримдаа аюул дагуулдаг. Хүний нүд бол хамгийн эмзэг эрхтэн. Гэтэл зарим хүмүүс нүдэн дээр гарсан өвдгийг арилгахын тулд нохойн сахлаар хатгах, чулуу болон янз бүрийн давуугаар үрж улам өрөвсүүлдэг байна. Түүнчлэн дом ардын эмчилгээх ойлголтоор нүдээ шээсээр арчих тохиолдол гардаг гэлээ. Эмнэлэг зүйн практикт ер нь амбулаторийн үзлэг хийхэд бол ялангуяа нэраа хүүхдтэр илүүтэйгээр нуух, нулимс гарсан тохиолдолд уламжлалт арга болох одоо хөхний сүү тусаах эсвэл гэрт байгаа одоо ямар нэгэн одоо шингэнийг нүд рүү тусаах юм тохиолдлууд бол цөөнгүй ирдэг. Энэ зөвөр илэрсэн хүүхдүүдэд дур мэдээж одоо хөхний сүү тусаах юм бол тухайн одоо эмчилгээний онцлогоог болохоор хүндрүүлдэг, төөрөгдүүлдэг, мөн дээрээс нь өвчнийг хүндрүүлдэг юм эрсдэл хүндрэл үүсгдэг. Тэгснээс одоо эргэшгүйгээр хараа алдах ч юм уу эсвэл өвчний одоо прогноз явцыг илүү хүндрүүлдэг, эмчилгээг илүү удаан хугацаанд хэрэглэх ч юм уу тийм одоо эрсдэл хүндрэлийг үүсгэж идэг байгаа. Хэрв таны нүдэнд гадны ямар нэгэн биет орсон бол хамгийн түрүүнд бүлээн усаар зөөлөн зайлах хэрэгтэй. Харин нэраа хүүхдийн нүдэнд гадны биет орсон тохиолдолд даавуу, хэл, гараар авах, хөхний сүүгээр зайлахыг хатуу оргилдог байна. Ийм үед яаралтай мэрэгжлийн нүдний эмчит хандах шаардлагатай гэж эмч анхаарууллаа.